Зулаяр багаасаа гарын урд үсэтэй сурагч байжээ. Иймээс түүнийг багш нь үнэлж өөрийнхөө мэдэх чадхыг зааж сургасан байна. Энэ тэрээр сургуулаа төгсөөд багшийнхаа залгамжлал олж технологийн багш болохоор Монгол Улсын боловсролын их сургуульд оржээ. Харин мэргэжлээ эзэмшиж дүүргээд төрөлх сургуульдаа буюу 34 дугаар сургуульд багшилж эхэлжээ. Ерөнхийдөө бол сургуультай нэг ороод 7 хоног л багшлаад эхэлжсэн. Тэгээ хүүхдүүдтэйгээ танилцаад 7 хоног л багшилсан. Тэгээд захин хичээл шууд залгасан. Тэгээд захин хичээл заахад нөгөө багш хүүхдүүд маань намайг зарим нэг нь хараагүй ерөөсөө 6-гийн нэг 5 бүлэгт ордог. Тэгээд нэг бүлэгт нь л намайг таньдаг. Тэгээд бус бүлэг нь ерөөсөө танаагүй. Тэгээд захин хичээл жоохон явуулахад гайхсан баг. Тэгээд яг шинээр ороод 7 л онцсон. Зулаяр өөртөө пальтаа ухаар зохиорсон боловч хийц завгар нь үнэндээ нийцэхгүй санагджээ. Иймээс тэрээр пальтаа хийж өмсгөр шийдснээр дараагийн захиалга авах эхлэл тавигдсан байна. Тухайн үед яг юу судалж исэн бэ гэхээр би 2 бодолтой байгаа ш тийм ээ. Нэг бол оюун, нэг бол худалдаж аавна гэсэн. За тэгээ хоёулангийн нөгөө одоо хараад яваад байгаа тийм ээ. Материал, ойдол юу гэдэг бүх юм ингээд судлаад яваад исэн. За тэгээд яг ингээ үн өртгийг асуунгууд одоо 200 ингээ гарцсан эсвэл 170 80 мянган төгрөг гээд тухайн үед яг ингээд харахад нэг тийм үн хүрхээгүй юм шиг. За тийм бодлоо төрсөн. За тэгээд би ерөөсөө чадахгүй гэж яхаар ерөөсөө л оёод эхлээд үзье. Ямар болох нь өөртөө хийж байгаа юм чинь гэж бодоод тэгээ би тэр найзтайгаа хамт яваа захаасаа гараад материалын дэлгүүрээр орсон. Түүний хамгийн ихний үйлчлүүлэгч нь ээжийнх нь 10 жилийн ангийн найз аж. Ээж нь охины өөрийн гараар хувцс хийж зарж байгаа дурамшин танилуудаа түгээснээр түүнд дараалан хэд хэдэн захиалга орчирчээ. Миний анхны пальто шүү. Тэмээ би бэлтээ ерөөсөө ойдгүй байжгаад одоо ойж байгаа шүү гэд хэлжсэн эхний нэг 3 4 үйлчлүүлэгчтэй тэгсэн чинь зүгээрээ оюулаад үзье гэд тэгсэн. Тэгээд ирээд өмсч үзээд бүр вау өстой гоё болсон байна. Бүр яг миний хүсэж исэн байлтай байна гэд хилэнгүүт бүр амар гоё мэдрэмж авч ирсэн. Тий. За магадгүй бас одоо энэ чиглэлээр яваад гэхдээ багшийнхаа ажлыг би улсад ажиллана гэдэг бол маш том хувь нэмэр байхгүй. Тэгэхээр багшийнхаа ажлыг бас би ингээд орхиод ингээд явна гэж юу боддгоо. Тэгвэл хоёр ажлаа ингээд зэрэгцүүлээд маш том уралдантай болохыг л одоо мөрөөддөг. Энэ тэрээр одоогоор 4 ширхэг пальто зараад байгаа бол дахин 10 пальтоны захиалга авчихсан хөдөлмөрлөж байна. Түүний гэр бүл охиноо бүх талаар нь дэмжиж, гэрийнхээ баруун талын орог гарган 5 тухтай ажиллаа хийх боломжийг бүрдүүлэн өгчээ. Би ингээ 10 жилийнхаа ингээ групптэр ингээ хамгийн их л охиныхоо урныг тавьсан. Манай охин ингээ балтий хийж зардаг шүү. Манай хүүхдүүдийн хаврынхан гоёлыг аваарай гэтгсэн чинь манай ингээ 10 жилийн хүүхдэд хамгийн түрүүнд захиалга өгсөн. Тэгээ тэрнээс хойш охинтой их урам өгөөд миний охин одоо ингээд их болоод ах юм байна. Ингээд айгүй хүн захиалт юм байна гэд дандаа нэг хувь хүнийхээ найзуудын чат руу манай охин ийм хийдэг шүү ингээд захиалаарай гэдэг айгүй захиалга охиндоос нэмэр болоод захиалга авч өгсөн. Би бол өөрөө нэг оёж мойдгоо. Тэгээ ингээ охиныгоо ингээд 10 жил төгсөөд оюутан болоод ингээ хөдөлмөрийн гараагаа эхлээд амжилтанд хүрэхэд айгүй баярлалдаг. Зулаяр уралсан пальтоогоо зарах бүртээ өөрийнхөө урлалд хэрэгтэй зүйлсийг багаар худалдаа авч бий болгосоор байна. Энэ бүхэн уралдантай болох мөрөөдөлтэй технологийн багшийн том амжилтын бяцхан эхлэл байж мэдэх юм.